Podcast. Монгол хэлээр ярьдаг иргэд дэлхийд 10 сая байдаг гэдэгч өөрийн их хэлээ монгол хэл гэж үзэн монголоор бичдэг иргэд нь яг хэд байгаа бол дэлхийг эзэгж явсан монголчууд болон тэдний өвөг дээдс дэлхийд даяар тархсан байдалтай байдаг. Тархан амьдарч буй эл их хүмүүс геополитикийн нөлөөгөөр мөн дэлхий дахны даяарслын нөлөөгөөр бичиг үсэх нь хачин ялгаатай болсныг бид бүгд мэднэ. Гэвч бид нэгэн цагт ганц бичгээрээ бүх дэлхий даяар тархан суусан нэгэндээ захиа бичин харилцдаг байлаа. Энэхүү үндэсний монгол бичгээ их Монголын залгамж болсон Монгол улсын иргэдч хэрэглэхгүйгээсээ болоод мэддэггүй шахуу болж буйн харамсалтай. Хүндрэлтний арьс өнгөний үүслийг монголоид, кавказоид, негроид гихчлэн хуваах бөгөөд энэхүү Монгол гэх нэрийг бидний өвөг дээдс хичнээн ч мянган жил тээж явсан юм гэж бахархдаг. Харин энэ язгуур доор оршсон хэл бичгийн соёлыг одоогийн монгол үндэстнүүд амьдралынхаа богино хугацаанд өв болгон тээж өвлүүлж чадах болов уу? За амар сайн байцгаана уу үзэг сонсогчдоо. За манай Minute Podcast-ийн хамгийн анхны дугаар эхэлж байна. За бид нар яг энэ Minute Podcast-ыг ямар учиртай хийж байгаа талаар тусдаа видео хийсэн байгаа. Тэгэхээр үзэг сонсогчид бүгдээрээ тэр видеог бусад манай channel сувгуудаар бас үзээд яагаад энэ подкастыг хийх болсон талаар илүү дэлгэрэнгүй үзэх боломжтой. За хүн дөнгөж төрснөөсөө хойш алхаж явж хөдөлж сурсныхаа дараанаас ярьж сурч эхэлдэг. Тэгээ ярьж сурсныхаа дараагаар мэдээж бичиж эхэлдэг. Бичсэн бичиг нь одоо өөрийгөө илэрхийлэх, бичсэн бичиг ярьж байгаа яриа нь өөрийгөө илэрхийлэх тийм үндэс болдог. Тэгээд эргээгээд бичиг маань бас буцаад хүмүүсийн ярих одоо чадвар, өөрийгөө илэрхийлэх чадамжинд эргээд нөлөөлөд эхэлдэг. Тийм учраас бид нар монгол бичгийн үүсэл хөгжил гэсэн энэ сэдвийг чухал гэж үзээд хамгийн ихний сэдв болгоод эхлүүлж байна. За тэгээд энэхүү айгүй чухал сэдвийг ярихаар, монгол бичгийн үүсэл хөгжил сэдвийг ярихаар манай студиод Тогооватын Жамин Сүрэн багш хүрчсэн байна. Жамин Сүрэн багш маань болохоор Монголын үсгийн урлагийн мастер буюу одоо каллиграф, типографи мастер олноо Жамин багш гэж хүмүүс мэднэ. За тэгээд таныг өнөөдөр бидний урилгыг аваад манай студиод хурж ирээд подкаст ярилцлаганд орж байгаад талархаж байна. Сайн байна уу та? Сайн байцгаана уу. Өнөөдрийн яг ярих гэж байгаа дугаарын маань илүү наривчлсан сэдв нь болохоор монголчуудын түүхэн бичиг үсгүүд гэдэг сэдв байгаа. Тэгээд энэ сэдвийн дагуу чадхаараа тоймлж, товч цомхон ярихыг хичээнэ. Тэгээд энэ сэдвийг эхлэхээс өмнө нэг хоёр асуулт байна одоо. Би төрлөх их хэл бичгийг төрүүлж хүн эзэмших нь чухал гэдэг талаар өөр амьдралдаач мэдэрдэг, олон зүйлээс ч одоо харж исэн зүйлдээс жишээ олгож хэлэх юм бол би нэг YouTube дээр нэг 78 настай, яг одоо өнөөдөр 24 онд 78 настай 20 хэл мэддэг polyglot Стив Кауфман гэдэг хэл шинжилгээний эрдэмтэн байт юм билээ. Тэр хүний видеог үзчихсэн. Тэн дээр болохоор яагаад одоо гадаад хэлийг сурж цаг алдаад байна. Төрлөх хэлээ сайн судалсан гэдгийг өөрөө мэдж байгаа юу? Төрлөх хэлээ судалж дахиад цаашаа гадаад хэл сурах процесс чинь илүү хурдан болно гэсэн мессежийг хэлсэн байсан. Та энэ талаар юу гэж бодож байна вэ? За их хэлээр хэлд ороод тэгээд хорвоо ертөнцийг таньж мэдэх аливаа ойлголтыг хүний нийгмийн, хүний дотоод сэтгэлийн тэр болгоныг дүрсэлж хэлж чадах гэдэг бол одоо хэлний боловсролтой шууд холбоотой. Өөрөөр хэлбэл өөрөөсөө санаж бодсон зүйлээ илэрхийлж ингээд хэлнэ гэхэд бол их хэлний боловсрол нь л чухал нэгдүгээрт шүү дээ. Эсвэл одоо тэрийг тэгдэм аа гэд энийг монголоор юу гэдэг юм блэ гэд ингээд гацаа зогсох бол ер нь
тэр хүний сэтгхүү одоо жоохон релиз маягтай болж байгаа гэсэнтэй адилхан их хэлний боловсрол нь дотоо байна л гэсэн үг шүү дээ. Тэгээ хүн өөрт одоо ингээд төрсөн бодолч байд юм уу? Тэр бол үгээр л хэлээр л бичиж гарч илэрхийлэгдэж гарч ирнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл хэлээр сэтгэнэ гэсэн үг шүү дээ. Тэр хэл дээрээс нь хэлэхүү гэхээр хэл би өөрөө ярьж байгаа мэдж байгаа гэж миний дотроо бодож байгаа бодол ч юм уу бичиж байгаа үг өгүүл ч юм уу уншиж байгаа бүх зүйлүүд бол хэлэхүү байхгүй. Цаана хэл гэж өөрөө агуу том юм байна шүү дээ. Тэрний нэг жижиг хэсэг нь таны мэдлэгийн хүрээгээр ингээд эсвэл олж авж байгаа үзэж харж байгаа бүх юмар хязгаарлагдж байгаа. Тэр хэсэг ч юм бол хэлэхүү. Тийм болохоор тэр их хэлний боловсрол гэдэг бол бидний төсөөлж байгаагаас ямар том бэ гэдгийг. Тэгээд түүн дотор одоо альва нэгэн зүйлийг ойлголтыг одоо их хэлээрээ сэтгэж хэлж чадаж байна уугүй юу гэдгийг өөрөө бодоход бол хэрэгтэй чухал гэж бодож байна. Их хэлний мэдлэг. За тий одоо яг таны ярьснаас яг ойлгомжтой бодогдож байгаа нэг зүйл байна. Одоо жишээлбэл хүмүүс өөрийгөө монголоороо тийм ээ яг 100% илэрхийлж чадахгүй байгаа мөртлөө тэрийг нэг англиар ч юм уу эсвэл өөр хэлээр илэрхийлэх гээд байдаг. Буюу өөр хэл сурах гээд байдаг. Тэгээд энийг бас анхаараарай гэсэн мессеж байна шүү дээ тийм ээ. Тэ ерөөсөө юу гэж хэлэх вэ? Аль нэг хэл одоо хүн гээд нэг мэдлэг олж авж байгаа бүх боломж өөрийнх нь орчин байна шүү дээ. Ямар хэлний хүрээнд байна вэ? Эсвэл ямар хэлээр мэдлэг олж авч байна вэ? Энд одоо ингээд зөвхөн интернетийн орчинд бүхэл өссөн зүйлээ гээд өнөөгийн цаг үе дээр бүхэл өссөн зүйлээ ямар хэлээр мэдлэг олж авч болох вэ? Манайхны дунд бол монгол хэлээр одоо явахгүй нэ. Гэсэн яриа жижигхэн сухал зал байгаад байна. Өөрөөр хэлбэл монгол хэлээрээ бид цахим орчинд бага мэдээлэл одоо үүсгэж байна. Гэсэнтэй адилхан байгаа шүү дээ. Тэгэхээр шулуухан англиар ч юм уу өөр нэг хэлээр уншиж судлах юм болоод явчих гээд байна. Тэгэхээр яг өнөөдрийн хувьд одоо монгол контент зохиож байгаа, үүсгэж байгаа тэр хүмүүсийн одоо цаатлын хүсэл сэтгэлийн одоо үзүүрт жижигхэн асч бадамлж байгаа гэрэл бол одоо их хэлээр альва мэдлэгийг цахим орчинд одоо үүсгэж бий болгож байх хүсэл эрмэлзэл энтэй бас уяталтай холбоотой байх гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд манай подкастын энэ хэсэг дээр хүрээд бид нэр подкастынхаа ивент тэтгэгч Алтан түнш байгууллага ярих гэж байна. Энэ маань болохоор Чимээгээ Systems гэх компанигаа Чимээгээ Systems-ийн Чимээгээ бичээч буюу Чимээгээ Writer гэдэг програм манай энэ дугаарын хамтран ажиллагчаар ажиллаж байна. Тэгээд бичиг үсгийн талаар эхэлж байгаагийн хувьд мөн энэ подкастынхаа шаардлагад нийцүүлэн бид нэр бүх одоо дугаарууд маань хадмал текстээр гарна. Энэ мэдээж хэрэг олон талын ашигтай. Түрүүний хэлсэн цахим контентэд бид нэр дүрсээс гадна бичиг үсгийн контентыг бас давхар үлдээн. Тэрнээс гадна мэдээж хэрэг одоо өвлийн бэрхшээлтэй иргэдэг гэдэг ч юм уу энэ хүмүүст бол маш хэрэгтэй юм байдлаар хадмалыг үүсгэж байгаа. Тэгээ манай бүх одоо подкастын дугаарууд маань энэхүү Чимээгээ Writer бичээч системийн хадмал бичгтээ аль биесаар орохоор байгаа. За тэгээд энэ Чимээгээ Writer гэдэг систем маань яг чухам ямар програм бэ гэхлээр Монгол одоо яриа болон ярианы бичлэг болон одоо дуу дүрсний бичлэгийг бичлэгээс текст болон гаргаж аль биесны сабтайтл гаргах ийм боломжтой ийм систем байгаа. Тэгэхээр яг энийг зорж байгаа хүн болгонд Чимээгээ бичээч програмыг зөвлөмөр байна. Тийм. За тэгээд энэ маань бас өөр хурлын протокол хийж болж байна. Монголчуудын одоо бас маш их алдаатай ярьж бичдэг
энэ асуудлыг шийдсэн болор дуран гэ програмыг нэгтгэсэн. Тэгэхээр бид нэр ямар нэгэн алдаатай суулууг ашиглах гэдэг ч юм уу энэ бүхнийг бас цензуртэйгээр нэгтлээд яг зөв текстийг нь гаргаад өгөх боломжтой ийм зорилготойгоор манай чимээгээ бичээч манай энэ дугаарын спонсороор бас ажиллаж байна. За та чимээгээ бичээчийг ашиглаж үзчихсэн үү? Чимээгээ бичээчийг ашиглаж үзчихсэн. За юун төрөнд бол одоо чимээгийн нэр дор ингээд ажиллаж яваа. Ялангуяа монгол хэлний нарийн мэргэжил түүний мэдлэгийг ингэж өвлж яваад цахим хэлбэрээр тэгээд хүний өмнөөс ажиллаж өгч чаддаг, зөвлөж өгч чаддаг цахим туслахыг ингээд бүтээж байгаа энэ чимээгийн хамт олондоо найз нөхдүүдтэй ямагт одоо ингэж талархаж баярлаж дээрээс нь боломжтой бол одоо чаддаг болвол бас ажлаас нь хамжилцж байхыг ямагт хүсэж яддаг. Тэгээд ийм харах болгонд хайр төрдөг сайхан залуучуудаа болон чимээгээтэй баярлалаа гэж хэлье. За манай подкаст эндээс эхлээд яг чиг үндсэн сэдвийн талаар ярих гэж байна. Тэгэхээр мэдээж яриг асуулт бол монголчууд түүхэндээ ямар бичиг үсгүүд ашиглаж байсан бэ? За маш тодорхой ингээд хэлье. За бичиг үсэг гэдэг хоёр нэр заавал цуг яваад байгаа. За яагаад вэ гэхээр зарим бичиг маань бичиг гэж нэрлэгдээ. Зарим бичиг нь үсэг гэж нэрлэгдээ. За бичиг тодорхой мэдж байгаа хэсэг. Нөгөө нэг хэсэг нь бол зураг, нөгөө нэг хэсэг нь тэмдэг гэж яваад, тамга гэж яваад нэрлэгдээд байгаа. Маш олон хэлбэр төрөлтэй бидэд. Дийн өвөг дээдсийн одоо монголчуудын эртний өвөг эсвэл монгол газар нутаг дээр аж төрж ирсэн монголчуудын балархлаг цагийн одоо түүхийг өвлөн үлдээсэн. Энэ бичиг үсэгт оюун санаа ган тэмдэглэсэн түүнийг өнөө цагт дамжуулаад ирсэн энэ бүх зүйлүүдийг бүгдээр нь нэгтгэж үзээ бичиг үсэг гэж үзвэл бидэд балар хүү нэгдлийн үеэсээ эхлээд өнөөдөр хүртэл олон бичгийг хэрэглээд ирсэн байна. За нэг нь бол хадны цог үүн дээр одоо хамгийн эртнийхийг нэрлэж чадъя гэвэл хад чулуун дээр бичиж үлдээсэн эртний баларлагын монголчуудын өвөг дээдсүүдийн бичиг үсгүүд. Тэдний одоо чулуун дээр сийлэтэй үлдсэн бадрангуй сайхан туйлс арманууд байна. Түүнийг бол хадны цог зураг гэж бидэд хэлээд үлдчихлээ. За тэгээд эртний бичиг үсгүүд хүн төрөлхтний түүхэн дээр зөвхөн ингээ Монголтой холбоотой аваад үзэхэд бол бичиг үсгийн нэлээд эрт цагийн хэлбэрүүдийг хадгалж авч үлдээд хамтдаа хөгжөөд ингээд яваад ирсэн. Олон төрлийн хэлбэрийг агуулсан тийм бичгүүд байна. За энэ бичиг үсэг гэхээр соёл иргэншлийг нь тодолж өгнө гэсэн үг шүү дээ. Соёл иргэншил гэхээр бид нар аж төржил байгаа нөгөө баларлагын цагийн одоо за хоолундтай өмсөх говцтой орох хоронтой аюулгүй дулаан амьдралын орчноо бүрдүүлээд ингээд явж байгаа багасаа илүүтэйгээр ингээд дахиад хүний нөгөө амьдралын нарийн нандин үнцэнтэй соёлын төвшинчин дээшлээд явсан гэдгийг нь илтгэх зүйл бол бичиг үсэг нь болно шүү дээ. Бичиг үсэг технологийн давхар хөгжөөл тий. За манайхан түүхэндээ бол өнөөдрийн ярьж хэлцсэнээр хүн болгон мэддэг. Бараг майн мэгцэн шиг мэддэг 10 бичиг гээл. За 10 бичиг ямар 10 бичиг юм бэ? Дундаа манай түүхэнд холбоотой олон бичгийг нь авахад энэ тунд нэг ганцхан асуулт асуучих тоо. Сайн нэг юу соёл одоогийн соёлдсон нийгэм дээр үеэс ахуулаад хадны бичиг үсгүүдийн тэмдэг хамх тэмдэг гэдэг ингээ үүсэдэг гэж байна тийм. Тэнгүүд одоо та бас олон улсын судалгаа хийдэг хүний хувьд
би таньс ганцхан нэр томьёоны хувьд нэг тодруулчих асуудал байна. Тэр нь юу гэхээр одоо би шууд орчуулгын талаар ярих чинь л да. Төрөн бичиг үсэг гэж ярьж байгаа тийм. Энэ хоёр бол бас тусдаа асуудал гэж ярьж байгаа. Тэгээд энээс гадна тэмдэг зурлаг гэд ингээ явж ин чинь тийм. Тэгэнгүүт миний зүгээр одоогийн ойлголтоор яг бүр яг ийм сая тархинд буучингоо таньс асуумаа санагдаад байгаа байхгүй. Бичиг гэдэг бол одоо script тий. Тэгэнгүүт үсэг гэдэг бол alphabet гэж байгаа тий. Тэгэнгүүт тэмдэг гэдэг бол character гэж байгаа тийм үү. Тэгэнгүүт тэр янз бүрийн зурлаг, зурм одоо тэгж яаж энэ нь болохоор emoji юм шиг надад санагдчихээн л та. Ерөнхийдөө миний төсөөл мөн байна уу? Энэ яг тэгэхээр адтай адилхан юм бас яаж байгаа хүн байж магадгүй гэж бодож байна. Тэгээд цаашаа судлаад гэсэн хэрэгтэй гэж магадгүй гэж боддог хүмүүсийн. Асуулт байна. За нэг тогтсон нэр томьёонууд одоо монгол бичиг гэдэг хөө, дөрвөлжин бичиг гэх үү, соён бичиг гэх үү, тэгтэл тод үсэг гэдэл нэрлэдэг. Бичиг гэж ярихгүй. За сурах бичгүүд, судар бичгүүд дээр тод үсэг гэд нэрлэгдэнэ. Тэгээд үүнтэй холбоогод оноос яг ингээд тогтсон нэр томьёоноос нь болоод бичиг, зарим нь бичиг гэж нэрлээ, зарим нь үсэг гэж нэрлээд байгаа. Тийм болохоор л тэр нэг оноос нэрийнх нь хувьд нэр томьёоных нь хувьд энэ хоёрыг яг хоёулаа скрипт гэсэн утгатайгаар хэрэглэгдээд байгаа. Тэрнээс за өөрөө чинь нөгөө хэлж байгаа зурм зурлаг гэх үү, цагаан толгой гэх үү, бичиг гэх үү, тий тэмдэг гэх үү, тэр юутай бол холбоогүй ярьсан яриа шүү. За. За очлаа. Очлаа. За тэр 10 бичиг бол 10 бичиг гэж яриад байгаад бол одоо монголчуудын өнгөрсөн түүхэнд хэрэгжилж байсан бүх бичиг бол бүгдээр ороогүй байгаа шүү дээ. Тэгэхдээ Монгол улсын мандал бадрал гэхүү соёлын сайхан түүхэнд одоо монголчуудтайгаа өөрсөнд нь шууд хамааруулад хэдийг нь сонгож яваад нэрлэлж байгаа шүү дээ. За тэр 10-ыг нэрлэлчээд байгаа юм. Тэгэхдээ тэр дотор бол 10 байтугай зарим байгаа. Нарийн ингээд толоод эхлэв. Жишээ нь одоо хятад бичиг гэхэд их баг бичиг байна. Хоёр бичгийг нийлүүлээ. Нэг бичиг хоёр задарч тэгжээж нөгөө 10 дотор ч норж байгаа. 10 тэгэхээр бичиг үсгийн түүхэндээ манай зөвхөн бичиг үсгийг ингээд задлаад аваад ингээд явхад өнгөрсөн түүхэндээ бол их ариун баян тийм түүхтэй ард түмэн байгаад байна шүү дээ. Тий. За хамгийн үүнд бол одоо эртнээс нь нэрлээд хамгийн эхнээс нь нэрлээд юу гэвэл за ер нь бол үүнд эртний баларлагын түүхийг бол маш тийм тайм төдий шүү. Яг тодорхой биш. Өөрөөр хэлбэл 100-аар 1000-аар томлогдсон шүү дээ. Нэг өдөр хоног 100 тий. Тэгэл за лавтая 2000 жилийн өмнө гэхэд гээд томлоод хүннүүгийн бичиг гээд хамгийн ихний бичиг ярьж байна. За ингээд энэ 10 дотор ахлуулаад дур тий. Урагшаага бас юм байгаа штэ. Бас тэгээд за энэ бол одоо монголчуудын эртний өг монголчуудын бичиг үсгийн тухай, соёлын байдлын тухай. Тэгвэл одоо Монгол Оксаны шууд аймагуд гээд бүр тодорхой болоод ингээд яваад ирдэг. Цаг үе хятадчууд. За хятадчуудын их баг бичиг, хятад бичиг. За монгол бичиг. За дөрвөлжин бичиг. Юан гөрний дараалал нийлж тийм. За түүний дараа тод үсэг. За манай өндөр өгдийн зохиосон
соён бичиг. Мгм. За соён бичгийн өөртөө бас зохиосон Зануузрын дөрвөлжин бичиг. За манай Бямбагва Зануузрын дөрвөлжин бичиг гэж нэр томьёог хэрэгжилж тэгээд бас тэр нь хөвшиж энүүгээрээ хөвшгöd сайхан юм шиг санагдав. За Вагиндра бичиг. За дээрээс нь одоо латин. За латиныг бол одоо би хуучин анх ингээд зохиосон тэр латинд бол их дуртай. А өнөөдрийн гудамж талбайд хэрэглээд байгаа латин бол одоо жоохон хэцүү гэж боддөө. Монголчууд Кирилл латин бичтэй байжсэн талаар ярьж байгаа юм байна. Кирилл гэд ингээд энэ 10 ч налидын багтч яачлаа шүү дээ. Ингээд тэгээд түүнээс цаана дурддахгүй байгаа зөндөө бичихгүй шүү дээ. Одоо сүүлд одоо монгол хэлээр бич тэмдэглэсэн ялангуяа эртний Жужааны одоо тогтсон бичгийн хэл байж гэд тэгээд монгол бичгийн соёлын түүхийг одоо шинэхэн одоо баяжуулаад ингээ улам мандуулаад байгаа нэг сайхан юу бол брахми бичиг монгол брахми. За эдгээр 10 бичгийг ингээ харахад бол Монголын тэгш өндөрлөгт одоо цааш нэр томьёо зохиолч үсэ. За Монголын эртний монголчуудын газар уугуул газар нутаг дээр бичиг үсгээ нэг юм онцгой зүйл ажиглагддаг. Тэр бол юу вэ гэхээр босоо чиглэл. Эдгээр бичгүүд бүгдээрээ босоо чиглэлтэй. Бичгийн чиглэл нь босоо. Сүүлийн латин кириллээс босно. Тийм байна. Тийм байна. Босоо чиглэлтэй. Байгаад идэх. За бүр ингээд хөндлөн бичдэг нь тодорхой сэр бичиг хүртэл хурж ирээд Монголын хад чулуун дээр сэлээд бичиглээ тэмдэглээд үл татсан байгаа дурсгалууд нь хүртэл босоо. Тэгээ яагаад ийм байд юм бэ гэдгийг ингэж олныг ингээ бүгдээр ингээ нэрхцүүлж ингэж хараад зэрэгцүүлж хараад ингээд үзэхэд энэ босоо чиглэл нь ямар учиртай бэ? Яагаад монголчуудтай холбоотой юм бэ? Эсвэл энэ монгол бичгийг зөвхөн ингээ салгаад ингээд аваад утсан монгол бичгийн босоо чиглэл гэхээр хүмүүсийн гаргасан тодорхойлтууд янз янзын тодорхойлтууд бий. Түүнийг нь бол одоо маш амархан ялбархнаар тайлбарлчихжээ л гэж хардъя. За юу гэхээр хятад бичгийн чиглэлийг дагуулад энэ бичгийг ингээд согд бичгийг ингээд эргүүлээд босоо болгочихжээ гэсэн тайлбар нэлээх явдаа. Тэгэхдээ бусдыг нь яах юм бэ? Бусдыг нь яах юм гэдэг асуудал байна. Тэгээд яагаад Монголын зөвхөн тэр чин газар нутгаар нь ингээд аваад тэгээд түүнийг нь Монголын соёлтой нь холбоод ингээд бус бүх хүчгийн бүгдээр ингээд нэгдэж байгаад ингээд ярихад өөр дүр зураг харагдаж байгаа үстэй. Тийм ээ. Тийм болохоор энэ монголчуудын бичиг үсгтээ энэ бичгийн чиглэл онцгой бус үндэстнүүдээс онцгой нэг зүйл нь бол босоо чиглэл. За энэ газар нутаг дээр үүсэж байгаа бичгүүд бүгдээрээ босоод хэрглэж исэн бичгүүд нь. Тийм. Тэгтэл нөгөө сирэрч боли брахмигаар жишээ авъя л да. Хөндлөн бичдэг байсан бичиг. За. Манай хөрш улсууд хүртэл хөндлөнгөөр нь бичиж хэргэлдэг. Монголд хэргэлсэн байгаа нь Монголын брахмын болохоор бүр Монголын брахмын гэдэг нь тодорхой болсон хүсэлтгэн бичгийн дурсгалыг нэгтэл судалгаа. За тэгээд тэр Монголын брахмын юу вэ гэхээр нөгөө хөндлөн байсан нь босоогоор нь зүгээр эргүүлчээгүй. Босоогоор нь зуулаад бичиж байгаа. Тэгээ энэ босоо чиглэл гэдэг бол нэг юм монголчуудын бичиг үсгийн соёлын түүхэнд байдаг онцгой зүйл. Бус үндэстэн товархан тохиолдно. Тийм. Тэгээд энэгээрээ бол онцлог. За хүн нөө бичиг үсэггүй бишээ. Бас
Тэгээд төр тулсаа. Тэр чинь улс шиг болсон. Түүнийх нь хүннүгээс өмнөх бас төр тулсын уламжил урагшаагаад яригднаа. Тэгтээ бүдүүлгүүд бишээ. Тэгээд дээрээс нь хүннүүчүүд одоогийн Монгол бичгийг түүний өвгүйг бол мэдчихсэн. Согдуудтайгаа мундаг соёлын харилцаатай байсан. Согдууд нь Монгол бичгийн эртний өвөг дээр согд бичгээ хэрэгэлсээр байсан. Бүр тэгвэрээ одоо байж байгаа Самарканд бичсэн захидалгаа харавтаас олдсон турсгал хүннүгийн тухайл бичсэн байдаг шүү дээ. Хизээнээс номхон 50 амгалан байсан хүннүүчүүд цэргэлж усч ирээд энэ хан улсыг чи эзлээд тэр тийм хотыг эзэлсэн байна. Одоо цааш хангийнхан хүннүүг хоригилж зогсоогоод ингэж ингэх нүү мэдэгдэхгүй хүннүүн цаашгаа улам хан улсыг нөмрөөд бүх хотууд улсыг нь эзэлчих нүү тэр нь тодорхойгүй. Тэгээ манай торгоны худалдаа 8 ингээд зогссон иймэрхүү байна гэд. Тэгээд бичсэн тийм захидал байд. Самарканд бичсэн захидал. Тэр бол согд хэлээрээ согд бичгээрээ бичсэн. Нөгөө согд бичгээрээ согд хэлээр бичсэн дурсгал одоо Бугтын хөшөө гэд Харанга аймагт хадгалагдаад ингээд тренд болоод байж байна тий. Тэгээд согдуудын нөлөө соёлын нөлөө бид хэдий Монголын соёлд одоо нөлөөлсөн олон зүйл байна шүү дээ. Шашинаар хүртэл нөлөөлсөн байгаа. Нөгөө гал таглаг эднэр чинь хүртэл согдуудтай холбоотой шүү дээ. Тийм тэгээ согдын багш нарын дээрээс нь тэр соёл нь энэтхэгийн соёлтой холбогдно. За бичиг үсгтэй гэхээр одоо цаас бичгийн хэрэгэл түүнтэй бас хамт нэг талаас нь яриг гэх юм бол одоо судрын хуудас яагаад ийм хөндлөн урт байд юм бэ гэт. Нөгөө согдын сударлаж бичсэн юунууд ном бичгүүд бол бүгдээрээ өнөөдрийн Монгол судруудтай адилхан ийм хөндлөн хэлбэртэй шүү дээ. За тэр нь бол palm leaf гэж далдуу модны навчны түүгээр хийсэн түүгээр бүтээсэн хуудас түүний хэлбэр түүн дээр бичдэг байсан судар номын бичих журам түүнийг өвлөд авсан байт. Тэр нь Монгол бичгтэй бас энэ бурхны шишний хүрээтэйгээ холбоотойгоор ингээд дэлгэрсэн. Дээрээс нь судар номын гэдэг үг нь цаад өөр утгаасаа гадна бас нэг хэлбэрийг нь заагаад ийм форматаар цаасныхаа бичих хэрэглийнхаа форматыг заагаад өгсөнтэй адилхан тийм нэг том явуулсан байгаад. Одоо бидний өнөөдрийн А4 гэсэн энэ цаас үүн дээр хэрхэн яаж бичих вэ гэхэд нэг ийм тогтсон журам гэж нэг журмалсан зүйл байна шүү дээ. Түүнтэй адилхан яг уламжлаад ирсэн нөгөөх нь энэтхэгийн соёлтойгоо холбоотой. Хүннүгийн бичгийн дурсгалууд дээр бас энэтхэгтэй холбоотой зүйлүүд ажиглагдаж байна. Дээрээс нь хүннүгийн бичиг үсгийн онцлог нэг зүйл бол сурвалжийн мэдээгээр модон дээр хятад сурвалжийн мэдээ байна. Модон дээр хэрчлээс гаргаж бичдэг гэд. Тэгээд түүнийг нь тийм мэдээ бий. Энэ хэрчлээс гэдэг нь хэрчлээс гэдгөө одоохондоо бид хэдэд одоо хэрэглэгдэж байгаа энэ нэр том юу бол нэр том яд гэдэг юм байна. Сийлж төсөөлөд ингээ утгаар бол сийлж зорж бичиж байгаа маягтай гэсэн үг болж байна. Тийм ээ. Үүгээр нь ингээд эргцүүлээд ингээд бодохоор бол одоо эртний бичиг үсгүүдийн хэв маягтай төстэй болж байгаа. Эртний иероглифууд. За дээрээс нь финикийн цагаан толгой. Эдгээр бол бичих зэвсэг бичиж байгаа арга нь сийлж зорж бичиж байгаа. Тэгээ сийлж зорж бичдэг тэр онцлогоос болоод үсгийн зурам
графикууд нь бүгдээр шулуун зураас савхнууд болчихж байгаа. Тэгээд өөрөөр хэлбэл одоо манай тамгнууд түүнтэй төстэй гэсэн үг бол. За энэ нь бол одоо Хүннүгийн бичиг үсгийн тэр онцлог Финикийн цагаан толгойтой төстэй байгаа. Тийм нэг шинж байна. Тийм тэгээд бид хэд бол үүнийг нь түүгээр нь төсөөлж болно гэж тэгээд тэр Кему гэж нэг юм нэр том яа бий болж байгаа. Энд одоо ингээ хансны дуудлага ханзаар бичиж тэмдэглэснийг энэ дуудлагын сэргээж тэнхрүүлээд гаргаж ирсэн нэр том яа. Тэгээ Кему гэж одоо монголчуудын эртний хүннүүчүүдийн бичиг үсгийг тодорхойлж нэрлэдэг нэг шинэ нэр том явуулаад манай бичиг түүхэнд одоо сайхан өнгө төрхтэй Кему гэдэг шинэ үсцэн байж байна. Хүннүг одоо хятад ханз хэргэлдэг байсан, ханз үчигтэй байсан гэдэг тийм тодорхойлт хүртэл байна шүү дээ. Олдж байгаа олдуруудаар нь төсөөлж гэнэ үү, тодорхой баримт байна уу? Олдж байгаа зүйлийг одоо юу гэж ямар соёлын талаас нь үүднээс ямар соёлын үүдээр харж тайлж унших вэ гэдэг нь айгүй чухал. Тэгэхдээ энэ бол эртний бичиг үсгүүд дээр бид хэд уламжлагдаад ирсэн ийм сургууль байхгүй юм уу, таньж мэдэхгүй мартагдсан байгаа ийм зүйлүүд дээр тайлж унших гэдэг. Тэгээд нэг тийм хэцүү даалгавартай зүйл байна. Одоо хамгийн сүүлд одоо ингээд олдсон байгаа Хүннүгийн археологийн олдвор нэг тамга байна. Тэр тамга бол ямар ч байсан Хүннүгийн бичгтэйгээд байж исэн тэр ойлголтоор тэр мэдлэгээр уншигдахгүй байна. Тэгвэл Хүннүгийн одоо ялчгүй Хүннүгийн цаг үед холбогдох одоо чухал бичгийн дурсгал олдчиход байна. Тэр тамга. Хүннүгийн бичиг үсэг бол 100% судлагдаж дуусаагүй байгаа талаар ярьлаа. Тэгээ ирээдүйд зөндөө судалгааны ажлууд гарах бах. Яг тодорхой болсон үеэрээ та бас боломжтой бол яг энэ Хүннүгийн бичгийн талаар илүү яг гоё яг ийм бичиг байсан байна гэдэг талаар бас бусад Монгол үзэгч сонсогчдод үргээрэй гэж би бас танаас хүсэж байна. За их Монгол улс түүний урьдчил болсон одоо төр тулс гэхээр хятадны төр. За хятадны төрийн тухай одоо онцлог дурдвартай нэг зүйл бол талын нүүдэлчдийг одоо элит тийм төвшөнд үлээж авах гадаад орчин нөхцөл бүрдүүлсэн хөрсөөр бол хятадны төр. Өөрөөр хэлбэл зэрлэг үдүүлгүүд гэж хардаг нүд нь гадаад ертөнцөд өөрчлөгдсөн байсан. Тийм хөрсөөрийг их Монгол улсын өмнө бүрдүүлж өгсөн хятадны төр байна. За тэгээд хятадны хаадын одоо бий болгосон өөрөөр хэлбэл одоо зүгээр л нэг юм улс гэд хөрцөглөөд гүхгүй штэ тэр нар чинь бий болгосон юм соёл гэх юм уу. Урлаг гэх юм. Бас байгаа. Нөгөөдөл чинь эзэнт хөрнөл юм бол түүнийг бий болгодог. Бүтээдэг. Аль их Монголын үед ч гэсэн хятадны үед ч гэсэн бий болгосон урлаг соёлын зүйлийг бол битэд өөр нүдээр харах гэдэг. Одоо ямар нэгэн эзэнт гүрний өв гэж юусоо хардаг шинэ хандлагыг ирээдүйд тэгэхээр бид нар энэ үедээ ч гэсэн ямагт бий болох ёстой. Аливаа зүйлийг ингэж олдсон зүйлийг тодорхойлж харж явах хараага өөр төвшингээс авч үзэх хэрэгтэй л гэж хэлж байгаа. За тэгээд хятадны их бичиг 1920 он. 920 он. Манай эртний 920 оны. Үеийн хятадны их бичиг гэж би. За энэ бол одоо
хэлбэрийн хувьд хятад ганц шиг. За. Одоо нэг хамгийн сүүлийн үеийн хятад бичгийн дурсгал шинээр олж тодорхойлогдсон гэдэг байгаа нэг дурсгал байна. Тэр бол саяхандаа хэдхэн жилийн өмнө энэ хятад бичгийн дурсгал байна гэдэг. Хажууд нь уугур усгээр дуудлагыг хадаад ингээд тавьчихсан. 5 дурс усгийн бичгтэй жоохон бичгийн утас. Энэ хятад бичгийн дурсгал, хятад их бичгийн дурсгал байна. Дуудлагыг ингээд ялгаад тадлаад ингээд бичсэн. Хажуудаа хадмалтай юм. Тийм нэг дурсгал олдсон. Олдсон биш, өмнө олсон байсан. Түүнийг ингээд тайлж уншаад таньж мэдээд тодорхойлоод ирсэн тэр цагаас эхлээд каталог бүртгэлд орох боломжтой болж байгаа. Тэгээ сонин өв шийдгийг дагж тэр дурсгалууд чинь олны хүртэл болж байна. Тий. За тэгээд нэг үсгийн нэмэгт нь одоо нэг утгыг тэмдэглэж байгаатай төстэй. Гол хятад баг бичиг нэг үсгийн нэмэгт нь нэг үеийг тэмдэглэдэг. Ялгаатай байна. Тэгээ хүн харахад бол ханз үсэг шиг. Харин тэр бичсэн байгаа байрлал тэрүүгээр ханз үсгийн бус дурсгалуудаас ялгарч харагдана. Өөрөөр хэлбэл нэг үстэй үг байвал нэг үсгийн тэмдэгт байна. Хоёр үстэй үг байвал хоёр үсгийн тэмдэгт байна. За хоёр үе байхад дээрээс доошоо цуулаад бичиж болно. Эсвэл хөндлөн тийш нь зэрэгцүүлээд мөрлөөд хоёр үе. Гурав дахь үе 3 үе байлаа гэхэд 3 үе дээрээ хоёр мөр хоёр тэмдэгт. Тэгээд тэр хоёрын доор голлуулаад 3 дахь үеийг. За 4 үетэй үг байлаа гэхэд 4 үсгийн тэмдэгт дээрээ хоёр дараа хоёр. За хамгийн хөндлөн тийшээ бол хамгийн ихээр хоёр тэмдэгт. Тэгээд доошоо цуулаад яв. Одоогоор ингээд хятад бичгийн дурсгалууд донд баг бичгийн дурсгалуудыг ягаад 7 хүртэл үетэй тийм бичгийн тэмдэгс үгийг тэмдэглэсэн байгаа. Олж үртгэсэн байгаа тань. Тийм тэгээд үгийн бүтц үг үтгэхээс түүнийг харгалзаж үзэж болно. Тэгээд дээрээс нь энэ нь бол бус үндэстний бичиг үсгийн соёлын төвхөнд нөлөөгөө үзүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл одоо бидний сайн мэдэх Солонгосын хангул гэж бичиг байна. Хангул бичгийн тэр үсгийн зураг зурлагыг хэрхэн бичих вэ? Тэр зарчимд бол энэ хятад бичгийн бүлэглэх assembly-гээр бичих. Энэ зарчмыг өвлөж авсан байгаа. За тэгээд одоо энэ уул бичих соёлын одоо харилцан хамаатал бие биендээ нөлөөлсөн соёлын харилцааны сайхан түүхийг одоо үгээр өгүүлж болно. Жишээ татаад өгүүлж болох юм. Тий, ихтгэхтэй гүнзгий харилцаа байна. Solving NLP problems for low-resource languages is a real challenge. However, we have found a way. We have solved automatic speech recognition of Mongolian with accuracy of 97% and Kazakh 90% respectively. Both are highly agglutinative low-resource languages. Chimiki Writer is our first commercial product, which is powered by our technology. The first Mongolian audio-video transceiver, speech-to-text. Realistic sounding text-to-speech. Real-time speech-to-text. Chimiki Keyboard is a free app, which is the first ever Mongolian voice typing keyboard for mobile devices. Make the world a wonderful place with us preserving languages, cultures, and removing the language barrier to knowledge. Learn more at chimiki.com. Их Монгол улсын бичих соёлын
одоо түүхийг Мгм. цоо шинээр эхэлсэн гэж. Одоо өөрөөр хэлбэл яг монгол бичгийг одоо олдож байгаа дурсгалууд нь монгол хэлээр олдож байгаа энэ бичгээр байж байгаа дурсгалууд нь 12 дугаар зууны эхний хагаст хамаарж байгаатай холбогдуулаад Мгм. шууд цоо шинээр ингээ монгол бичгийг монгол улс тэр үед аваад согдоос юм уу уграас юм уу аваад хэрэглээд зохиогоод цоо шинээр зохиоцсон юм уу Мгм. гэж ерөөсө харж үзэж болохгүй. Түүний урьдл үеийг бол Мгм. урьдл өөр бичиг үсгийн хэрэглээ байсан юм уу эсвэл ганц энэ бичиг байсан байна уу? Мгм. Эсвэл тэр бичгийн тогтсон хэл Мгм. тэрний уламжил байсан байна уу гэдгийг одоо олон талаас нь харгалзаж авч үзэх хэрэгтэй болж байгаа. Хятад бичиг бол одоо ялтчгүй тэдгэрийн урьдл үеийнх нь нэг баримт мөн. Монгол бичиг Мгм. дотор зөв бичих зүй. Түүнийх нь уламжлалыг нь хараад аваад үзэхэд шууд 12 дугаар зууны их үед шууд ингээд цоо шинээр монгол хэлэнд тохируулаад тааруулаад хэрэгэлсэн юм шиг бол биш байна. Мгм. Дотоодоос нь судлаад ингээд үгийн зөв бичих зүй тэгээд эсвэл томоор нь ингээ их найруулад ингээд байж байгаа хэлнийх нь Мгм. хэл найруулга хэлнийх нь онцлог за албан бичиг боловсруулах дүрм журм Мгм. тэдгэрийг ингээ харгаад ажиглаад үзэхэд эртцэгийнх нь анхны эртний гэж хэлэгдэж байгаа дурсгалууд дотор хизээнээсээ боловсроод бүрдсэн боловсрцсон тийм шинж ажиглагдаад Мгм. тогтсон байна. Дээрээс нь шинэ бичиг зохиолох гэхэд тухайн цагийнхаа хэлээ илгуундаа ойрхон зөв бичих зүйтэй байна гэж бодох юм бол 13 дугаар зууны үеийн дурсгалууд нь түүнээс өмнөх үеийн монгол хэлний онцлогийг хадгалсан зөв бичих зүйтэй байгаад байна. Тийм онцлогтой байгаад байна. Эртний монгол хэлний онцлогтой. 100% ч гэсэн. Тийм болохоор үүнийг нь шууд цоо шинээр эхэлсэн гэж хэлэх аргагүй болж байна гэж. Тэгээд энэ байдал нь өнөөдрийн монгол бичиг рүүгээ орчин цагийн монгол бичигтэй хүртэл шууд өвлөгдөд ирсэн байхад. Энэ дунд бол хэлний хөгжлийн зарим зүйлүүдийг бол одоо яриад төрөд хэрэггүй. Харин бичгийн графикийн талаас хөгжүүлээд ирсэн өөр түүхийн тухай нэр. Жишээ нь бол одоо монгол бичиг гэхээр дотроо энэ нэр дэлхийд дахинда монгол бичиг гэдэг нэрийн дор олон бичгийг цуг хамруулж авч үздэг болсон. Энд бол одоо тод бичиг байна. За монгол бичгээ хөгжүүлээд тэгээд ярианыхаа хэлбэртэй ойртуулах гэсэн оролдлого. Тэгээ монгол бичгээ хөгжүүлэх гэсэн нэг оролдлого гэж ойлгож болно. За дээрэс нь одоо Вагендрагийн бичиг байна. Бас энэ монгол бичгийн одоо гэсэн том аймагт монгол бичгээс тод бичгээс Вагендра өвийг нь аваад тэгээд шинээр зохиосон. Тэгээд бас л нөгөө амаяра авны онцлог хэлээ илгууныхаа онцлог тэрэндээ нөхүүлээд үсгийн зураг зурлагыг нь өөрчлөөд холбон бичих журмыг нь үгийн дундаа тагт ордог хэлбэрүүдийг хэлбэр өөрчлөгдөхгүй ижлэр нь болгохоор бодсон байдаг. За тэгэл дахиад нөгөө бичих журам гэхэд зураг зурлагыг
бичигчийг бол зурмыг, үгийн зурмыг, бүсгийн зурмыг над зөв эргүүлэн бичдэг. Хуучин уламжлал. Түүнээс өөр нарваруу эргүүлэх хэрэгэлттэй зурмууд энд их орж ирсэн байдаг. Гэх мэтээр ингээд графикийн талаас маш олон өөрчлөлттэй. Тэгээд жил хожим гарсан бичиг үсгүүд нь бол дурсгалын хувьд ч гэсэн тэгээд хэрэгжилж исэн хүмүүсийн нөхцөл бололцоо ч гэсэн өөр өндөр шатанд одоо Вагендра үсэг бол 1904 онд 5 онд нас зохиосон гэж үзэхэд богино хэсэгхэн хугацаанд боловч одоо хэвлэлийн хорголжин барын олон үсэг гаргаад олон бас ном хэвлэгдээд тэгээд явсан өндөр хүчин чадал болцоог ашиглаад би бол өвийг бүтээж чадсан тийм бичиг харагдаж штэ. За эдгээр нь бол Монгол бичгийн одоо графикийн талд одоо хөгжиж ирсэн. Тэгээд дээрээс нь нөгөө 10 бичиг дурддагдаад гардаг. Одоо тод үсэг, тэгээ Вагендра бол тусдаа нөгөө 10 бичгийн нэг болж тухай бүрдээ бол Монгол бичгийг хөгжүүлэх гэсэн оролдлогот. Энэ нь бол одоо бид хэд ингээл нэг юм өөрийнх нь тод бичгийн дурсгалыг судлах түүний одоо ач холбогдол гэхэд олон талын ач холбогдол байгаа. Яг өөрийнх нь онцлог гэхээр тухайн цаг үеийнх нь хэл хэлгууны байдал. Түүнийг судлахад сайхан материал болж байгаа. За дээрээс нь үндэсний график. Үндэсний графикийн одоо цоо шин тэгээд маш сайтар боловсрсон үзгийн сайхан хэвтэй. Тэгээд тэрийг нь бүх нийтээр нь тэр сайхнаар нь хэвшүүлж чадсан. Маш сайхан бичгийн хэвтэй. Тэгээд Монгол үний хичээнгүүн юм ба нэгтнэмба чамба тийм ажиллагааны хандлагын одоо сайхан илрэл болсон. Тийм дурсгал бол одоо тод үсгийн дурсгалууд байна. Тий одоо дэлхийн аль ч үндэстний үсгийн урлагтай бол тод үсгийн дурсгалууд энэ тэнцвэр өрсөлдөн. Хэрэг одоо сайхнаар нь шалгаруулна гэх юм бол. Жирийн үний бичгийг нь хүртэл одоо мэрэгжлийн сайчуудын төвшөнд нь үзүүлж харуулж тэмцэлтүүлэх боломжтой. Хэрэг одоо тэмцэн гэвэл. За энэ нь бол одоо ингээд нөгөө 10 бичгийг ярихад авч хэрэгсэн зохиож өөрсдөө зохиосон гэд. За Монгол бичиг бол өөрөө шууд зохиоцсон бичиг биш ээ. Өөрсдөө зохиоцсон бичиг биш. Тийм ээ. Өөрийнхөө хэлэндээ тааруулаад авч хэрэгсэн бичиг байна. За өнөөдөр бидний ингээд тухайн цагта өөр нэртэй байсан байж магадгүй. Тэгэх боловч Монгол гэдэг нэр салшгүй ингээ холбогдоод ингээ уягдаад аваад явсан. Өнөөдөр дэлхийд дахиндаа энийг тийм бичгээ гэхээсээ илүү Монгол бичгээл гэж хамгийн түрүүнд хэлнэ. Тийм ээ. Тэгээд манай бидний бахадах сайхан соёлын нэг манай Монголын нэрийг бас давхар агуулж явдаг. Үндэсний одоо онцлог соёлын зүйл бол энэ бичиг үсэг байна. Тийм ээ Монгол бичиг байна. Энийг хэлбэр нэрийнх нь хувьд аваад үзэхэд энэ бичиг нь за эхлээс огд байсан баг. За одоо Монгол бичгийн түүхэнтэй нэг толбогддог уугар гэсэн нэр цуг. За тэгээ шашин соёлын бас харилцаа цуг юмна. Энд чинь бурхны шашны нэр томьёонууд. Түүнийг нь одоо Монгол бичгийн ихэнх цагийн дурсгалууд дээр бичсэн байгаа
хэлбэр. Уйгурдаач адилхан, сонгоддооч адилхан. За үгийн сангийн хувьд ч гэсэн манай Монголд орсон Урхны шишний нэр томьёоны ормол үгүүдийн нэлээд хэсэг нь бол нэлээд монголчдсан юм шиг харагдаж байгаа. Тэр хэсэг нь бол энэ согд уугур Монголын 3-ын дунд ижил бичлэгтэй ижил ойролцоо дуудлагатай ижил утгатай тийм үгс байгаа. За тэгээд цагаан толгойн бүрэлдэхүүний хувьд бол бидэнд хамгийн ойрхон барьж явах юм хуучин судар номууд дурддагдаад явдаг уугурын 44 үсэг гэдэг. За түүн дээр бас шууд тэрийг дан хэрэгжилчээгүй. Монгол хэлээ илгуундаа тааруулаад тодорхой үсгийн зурмыг авэны хөгж авэда тааруулаад өөрчил зассан баг. За дээрээс нь тарны үсгийг дуудлагыг нь тодорхойлохын тулд нэмэгдсэх басан санскрит цагаан толгой дагуулад тэгээд зохиосон галгийн үсгийг хадгалсан байна. За энэ нь бол одоо өнөөдрийн өдөр тутмын хэрэглээнд бол төдийлөн хэрэглэгдэхгүй ч сонгодог Монголын бичгийн хэлний үеэс батнаттай тэгээд цааш тууламжлагдаад хамгийн их бариад хэрэглэгдээд явсан аюушгүй шиг галгийн үсгийг хадгалсан байгаа. За түүнээс өмнө бас хэд хэдэн өөр хэлбэртэй галгийн үсгийн уламжлалт бол бий. За үүгээр тод бичиг маань бас үүнийг нь Монгол үгээр тэмдэглэх болоод гадаад үгээр тэмдэглэх галгийн үсгийн тогтолцоог давхар хадгалж агуулад явсан байдаг. За айгуу тийм том харьцагаараа Монгол бичиг одоо энэ уугур согдын уламжлалтай. За дээрээс нь түүхэн цаг үеэрээ сонгодог Монгол бичгийн өмнөх үеийн ингээд нэг хэсэг бүлэг төгжлээд байгаа. За тэгээд сонгодог Монголын бодоод орчин цагийн гээд орчин цагийн Монгол бичгийн гийнхаа хэрэглээ нь бол одоо урд урдынхаас улам дийлгэр болоосоо гэж бид хэд өсч мөрөдөж байгаа. За